Сайн байна уу? Би өнгөрсөн сая бэлгэлээ тараад гэртээ ирж байна. Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 8-р ангид сурдаг оюухан байна. Би өглөө босоод 9-өөс хүүхдийн урлагийн бүтээхийн уран баримлалын ангид яваад 11 гэж гэртээ ирээд цайгаа уудаг. Тэгээд 12 өнгөрөөгөөд сургуультай ирээд манай хичээл 1 гээд эхэлдэг. 1 гэж эхлээд 5 өнгөрөөд хичээл маань тардаг. Хичээлээ тарсныхаа дараа би шууд бэлгэлийнхаа заал руу очиж бэлгэлээ эхэлдэг. Тэгээд бэлгэлээ тарахтаа болохоор 3-аас 4 цаг хүртэл хийгээд тардаг. Би яа бэлгэлдээ бас илүү цагийг өнгөрөөж байна вэ гэвэл надад тэмцээн тоглолтод орох тийм газрууд зөндөө байдаг. Тэрэндээ бэлтгэхийн тулд өөрийгөө хөгжүүлээд илүү сайн юмнуудаа хүмүүст харуулахын тулд илүү цагаар хичээлдэг. Тэгээд би бэлгэлээ тараад гэртээ ирснийхаа дараа хичээлийнхаа даалгаврыг хийгээд унтдаг байгаа. Унтахдаа 12 гээд унтна. Тэгээ өглөө босоод яг л саяны хийсэн үйл явдлаараа л дамнаад байнгийн хийдгээ. Би ер нь хагасаа бүтцээндээ илүү цаг завтай байдаг. Тийм хагасаа бүтцээндээ цаг завтай үедээ би одоо мэдгүй юм Google-ээр хайж тэгээд одоо хүүхдээ уран баримлалынхаа одоо чадвараа хөгжүүлээд явдаг. Тийм болохоор тэр нь надад илүү гоё байгаа. Ингээ отхон гишүүн 9 настай. Хатуужил төвчээр шаардсан энэ урлагт тэд 4 настайгаас л шамдан хичээлж эхэлжээ. Багийн ахлагчийг оюун ухаан гэдэг. Баг удирдна гэдэг их хариуцлагатай ажил гэж ярьж байлаа. Найзуудтайгаа хамт тэгээд хөгжилдөө бэлтгэл дээрээ авах амар гоё идэг. Дөнгөж сайхан бас Австрали олон улсын тэмцээнд бас аалт авсанд амар их баярлж байна. Тэгэл 3 дахь удаа баярын нулимсаа гаргаад тэндээ л их баяртай. Энэ хамтлагийн багш бол Буд тэрээр циркийн урлагийг Монголд хөгжүүлэхээр гэр бүлээрээ зүтгэж байна. Энэ удаад үзүүлсэн амжилтаас гадна тэд 2019 оноос хойш 4 тэмцээнд тэргүүлжээ. Тэнгэрийн цэцгэс хамтлагийн гишүүдийн ихэнх нь 4 настайгаасаа бэлтгэл хийж эхэлсэн байна. 8-аас 11 настай 10 гишүүнтэй уран нугралтын охидын хамтлаг үүсгэн байгуулагдаад 2 жил болж байна. Яг хичээл өдрүүдэд даалгавраа хийчихэнгүүтээ, гэр хаан даалгавраа хийчихэнгүүтээ тэгээ завтай үедээ хийждэг. Ээж аав маань тэгээд бүхэл чадлаараа л дэмждэг ш. Манай хамтлагийн зорилго тэгэл бинтэйгээ тэгэлсэн харьцаад гадаад руу яваад ирээдүйдээ хүрэх. Одоо хүмүүс өөрөөр авьяас байдаг да. Одоо тэрүүгээрээ өөрхөн мөрөөдлөгч биелүүлэх юм уу тэгээд ер нь бол монголоор дэлхийд алдартай л болно гэсэн. Хүүхдүүдээ өөрсдөө авьяас чадвараа нуулахгүй дэлхийд хандаад танигдаарай. Уран нуграачдын бэлтгэл заалан дөнгөрүүлэх цагаар хязгаарлагдахгүй. Иймээс багш нь хүүхдүүдэд бэлтгэлийн бус цагаар гэртээ хийх даалгавар өгдөг байна. Одоо ороод хамгийн анхны тэмцээн гэвэл олон улсын найрамдал зослон олон улсын хүүхдийн мөнгөн хараацсан тэмцээнд тэрэн дээр аалт авч исэн. Дараа нь болохоор өсвөрийн циркчдийн 4-р их наадамд Гранд При авч исэн. Дараа нь болохоор Оросын Сочигоос мөнгөн медаль их том тэмцээн байсан олон улсын. Энэ жил болохоор Австрали тэмцээний фестивалд алтан медаль аваад тэрэн дээрээ